Сайн уу манайхаа. Дараагийн бичлэлээр уулзж байгаадаа баяртай байна. Бичлэлдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Померийн авах аха. Тэр ах яагаад үйжээд байгаа юм бэ гэж асуув. Викер, энэ нь магадгүй тэр талархаж, уучлалт хүсэж, бас түүнд хайртай учраас ах. Померийн, тэр түүнд хайртай, бас талархаж байгаа бол инээмсэглэх ёстой биш гэж үү? Яагаад үйжээд байгаа юм бэ гэж гайхахад Викер, за чи том болох тусмаа офон зүйлийг үзэж тууч. Яагаад гэдгийг нь ойлгох болно гэж хэлв. Померийн, пүү, энэ ч хэцүү байхан дээ авааха гэж хэлв. Даниэл, та хоёрт маш их баярлалаа. Би аавын хуваар охиныхоо төлөө чадах бүхнийг хийж чадлаа гэж хэлв. Викер, бидэнд талархах хэрэггүй. Үүний оронд надад үүх ёстой зүйл чинь байгаа үсттэй гэж асуув. Би Даниэл Буржуа, өөрт байгаа бүхнээ чамд өгөхөө тангаралсан. Чи юу хайж байгаагаа надад хэл гэж шаардав. Викер, Буржуа гэр бүлийн тэргүүний толгой. Би Бартоломеогийн толгойг хүсэж байна гэж хэлв. Үзэлдэн шилжиж, Викер Долоресыг Даниэлтэй танилцуулах ба тэр энэ хэрэгт туслах болно гэж хэлв. Даниэл, тантай уулзсандаа таатай байна гэгэнтэн Квовадис. Би таныг юуны лиг болон өмнөх үдшлийн үеэр харж байсан. Тантай ингээд дахин уулзна гэж сансангүй. Энэ бол нэр төрийн хэрэг гэж хэлв. Долорес, тэр үнэхээр захирал Даниэлийг тагнуул болгочлоо гэж бодов. Бурхан минь юу болоод өнгөрвөө гэж байхав. Шөнийн анч нохой ол зүйлдээ орцгоё. Бид Буржуа гэр бүлийн тэргүүм Бартоломеог хөнөөх төлөвлөгөө боловсруулахаар энд ирлээ гэж хэлв. Даниэл зөвшөөрөв. Тийм учраас би энэ уулзалтыг зохион байгуулсан. Би гэр бүл доторх өөрийн итгэл дагагчдыг дайчилсан. Оракул клубын талаар цуу яриа тараасан. Үр дүн нь гэвэл би гэр бүлийн тэргүүнтэй хамт оройн хоол идэхэр болсон гэж хэлв. Долорес, оройн хоолоо? Буржуа гэр бүлийн тэргүүнтэй юу? Цуу ярианд гардаг шиг зүйл биш үсттэй гэж асуухад Даниэл, чиний зөв. Энэ бол нийслэлдэх бүх нөлөө бүхий хүмүүсийн амьдралдаа ганц удаа үздэг алдартай оройн хоол. Зойрны оройн хоол юм. Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал Буржуа гэр бүлд нэгэн нууцлал зойр байдаг. Энэ нь урт, өргөн, өндөр нь 50 м орчим куб хэлбэртэй байгууламж. Түүний ханыг метрэл болон орхил кумаар бэхжүүлсэн байдаг. Энэ бол телепортацийн эсрэг хүчтэй шидээр гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан төмөр цайз. Дотор нь уул шиг их авт болон үнэт зүйлс бий. Хэрв Бартоломеод чухал уулзалт эсвэл оройн хоол байвал тэр үргэж тэр зойр дотор ганцаараа зохион байгуулдаг. Гэсэн хэдий ч энэ нь ердөө нэг цагт үргэлжилдэг. Гаднаас хинч юугч харж сонсож чадахгүй. Бас хинт ч саадуулахгүй тэр нэг цаг хугацаа. Энэ бол бидэнд олдож буй хамгийн шилдэг боломж гэж хэлв. Долорес. Гэвч тухайн хүний хэн болох нь баттай байсан ч гэр бүлийн тэргүүн тэр зоор дотор хой улдаанд өртөж амнасаа алдахаас айхгүй гэж юу гэж асуув. Даниэл. Тэгэж бодох нь зөв ёсных л доо. Гэвч хачирхалтай нь би ахыгаа үүнд санаа зовж байхыг хизээш харж байгаагүй гэж хэлв. Долорес. Энэ нь Буржуа гэр бүлийн тэргүүн үнэхээр гэж бодов. Викер. Тэр үнэмшгүй хүчийг эзэмшсэн чөтгөр учраас санаа зовдөггүй гэдэгт би итгэртэй байна гэж хэлв. Даниэл. Юу гэсэн үг вэ гэж дайхан асуув. Шөнийн анч нохой. Үүнд санаа зовх хэрэггүй. Чиний санаа зовх ёстой зүйл бол энэ байна гэж хэлэн нэгэн захидах гаргаж ирэн үзүүлэхэд Долорес болон Даниэл хоёр маш их цочирдох ба. Биднийг зойр дотор гэр бүлийн тэргүүнтэй уулзаж байх зур. Чи гаднаас бидэнд үүгээр туслах хэрэгтэй гэж хэлв. Энэ бол Бартоломеог эцэс болгох төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг юм гэж хэлв. Даниэл. Энэ яагаад ийм чухал гэж хэмээн байхаж байтал. Шөнийн анч нохой. Энэ нь зөвхөн Буржуа гэр бүлээр зогсохгүй. Энэ нь бүхэл бүтэн эзэнт хүрнийг мөхөх болно гэж хэлв. Үзэгдэл шилжиж. Оракул бүлэнгүүхэн оройн хоолнд Буржуа гэр бүл рүү явж байх ба. Пиги. Би үүнд итгэж чадахгүй. Манай Кузуб хиймэл хөрөнгө оруулалтын тэмцээнд төрүүлээ зогсохгүй. Буржуа гэр бүлийн тэргүүнтэй оройн хоол идэх гэж байна гэж үү? Би үүнийг үнэхээр тесэн ядан бүлээж байна. Чи догтлохгүй байна уу, Синклер? Биж асуув. Синклер. Би догдолж байна. Маш их. Хэрв Викер ирж чадсан бол үнэхээр сайхан байх байсан да гэж бодов. Пиги. Викер үү? Тэр ч тийм л дээ. Гэхдээ чи яагаад гинт түүнийг дурдж байгаа юм бэ гэж асуув. Синклер. Тэр манай гэрт ирэх гэж байсан юм гэж хэлв.
Пиги. Айн. Танаа гэрт үү гэж байхан асуув. Синклер. Юу ч биштэй. Зүгээр л харамсалтай байна. Тэр сүүлийн үед үнэхээр завгүй байгаа болж таа. Тийм ээ. Одоо бид хамт хооллох ч хэцүү болсон гэж хэлв. Пиги. Зөв гэж хэлээд цүнхээ ухаж байгаад нэгэн цаас гаргаж ирэх ба. Би Бурчва гэр бүлийн тэргүүнээс асуух асуултуудын жагсаалтыг бичсэн. Энэ нь эзэнт гүрний эдийн засгийн ирээдүйн урсгал, санхүүгийн тайжингийн тухай асуултууд, шинэ бизнесүүдийг идрүүлэх шалгуурууд, түүнчлэн жижиг дунд худалдаачид болон хүслийн цэргийн бүлэгмүүдийг нэгтгэх, худалдаж авах тухай. Өө нэрээ, би баячууд бас дахиад ямах эддэг эсхийг асуумаар байна гэж хэлв. Долорес. Намайг уучлаарай залуусаа гэж дотроо бодож байх ба. Бид ирчглээ гэж хэлв. Харуул гэр бүлийн тэргүнд та бүхнийг ирснийг мэдэгдэх хооронд түр энд хүлээнэ үү гэж хэлв. Долорес. За баярлалаа гэж хэлв. Пиги. Тэдний хүлээн авах хэсэг үнэхээр тансаг юм. Бас энэ буйдан манай дотор байрны орноос 100 дахин зөөл юм. Синклер. Тийм ээ, үнэхээр зөөл юм. Пиги. Синклер чи түүнтэй уулзаад ямар асуулт асуух гэж байна гэж асуув. Синклер. За би юуны тухай гэдгийг хэлж чадахгүй ч мэдхийг хүссэн ганц зүйл бий гэж хэлэн ярилцаж байх ба. Долорес. Оройн хоол эхлэхээс өмнө би үүгээр тэднийг онтуулах хэрэгтэй гэж бодох ба. Пиги. Гэхдээ бидний бэлдсэн биелэг түүнд таалагдах болов. Билгүүд гимтээгүй байгаа эсхийг шалгах хэрэгтэй гэж хэлэхэд. Долорес түр гүлээгээрэй гэж сандарн чанг хэлв. Синклер. Пиги 2. Ерөнхийлөгч юу гэж гайхан асуухад. Долорес. Би авдруудыг шалгая. Тийм учраас та хоёр энэ цайг ууж амрангаа хүлээж бай гэж хэлв. Пиги. Ойлголоо гэж хэлэн цайг уух ба. Пиги. Яагаад гинт ийм их нойр хүрээд байна? Синклер. Тийм ээ, удахгүй оройн хоолны цаг болно шүү дээ. Долорес. Тэгэлгүй яах вэ? Үйлчилж байна гэж бодов. Туслах та бүхэн сайн амарцгаа уу гэж асуув. Долорес. Тийм ээ гэж хэлэх ба. Туслах. Пиги. Синклер хоёрын унтсан байхыг хараад юу болоод байна вэ гэж асуув. Долорес. Манай Кулибийн гишүүд хитрхи их сандарсандаа болоод ядарчихсан бололтой. Тэд аяг цай уугаад шууд унтаад өглөө гэж хэлэх ба. Та хоёрыг үнэхээр уучлаарай залуусаа. Гэхдээ энэ нь та нарын төлөө юм шүү гэж бодов. Туслах. Гэр бүлийн тэргүү хүлээж байна. Долорес. Би Кулибийн төлөөлөгчийн хуваар гэр бүлийн тэргүүнтэй ганцаараа уулзах болно гэж хэлв. Туслах. Ойлголоо. Би таныг түүний өрөө рүү дагалдаж явъя гэж хэлв. Долорес. Энэ байна. Энэ бол тэр зор. Эдгээр аврах том хаалганууд нь хүмүүст зориулдаггүй гэдгийг надад хэлээд байх шиг байна. Миний уулзах гэж буй хүн тэтэн шиг хүн биш гэдгийг гэж бодов. Харуул та дотгошоо ганцаараа орох ёстой. Тиймээс таны бэгдсэн бэлгүүдийг би энд үлдээе гэж хэлв. Таныг оройн хоолндоо сайхан туслана гэж найдаж байна гэж хэлэн оруулж өгөөд гарах ба. Долорес. Үнэхээр харанхуй байна гэж бодох ба. Уучлаарай. Тэргүүнээ та энд байна уу гэж асуух ба. Нэг зүйл дээр бүдрээ унах ба. Миний өгцөг. Би юун дээр бүдэрч вэ? Энэ юу вэ гэж гайхахад гинт гэр засаж маш их алтан дунд хоолны тансуу ширээ зассан байх ба. Бартоломео. Оракут Кулибийн ерөнхийлөгч гигантэн минь тавтай морид гэж хэлв. Бартоломео чиний ур чадвар үнэхээр гайхалтай юм. Долорес юу гинэ гэж гайхан асуув. Бартоломео, би чиний хөрөнгө оруулалтын түүхийг харсан. Чи баруун уулнаас ирсэн худалдаачин Вендид маш их хэмжээний мөнгө хөрөнгө оруулсан байсан. Ийм шийдвэр гаргахаас ихэнх хүмүүс эргэлзэх байсан биз? Үннийг хэлэхэд би үнэхээр биширсэн. Гэвч чиний энэ зоримог зам болон герханууд чинь миний сурвцах ёстой хүм яг энд байд шүү дээ гэж хэлэхэд Долорес баярлалаа гэж хэлэх ба. Тэр миний ярианы усгалд автахгүй тулд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Шөнийн анж нохон хэлсэнчлэн Бартоломео үнэхээр ярианы баялагтай хүн юм. Би барагт түүнд хууртагдах төгөлөө гэж бодов. Долорес та арай дэрвэж хэлээд байна гэж хэлэх ба. Бартоломео башранд хэлэхэд саяхан кардинал Хамберт надаар зочилсон. Би сүүлийн үед Кво Вадис гүлгмийн гол дөрүүдтэй уулзаж байгаа гэж хэлв. Долорес Хамберт түүний нууцаар тэрс үзэртнүүд болон гаж усгалынхантай холбоотой байдаг гэж бодож байсан ч одоо жигсаалттай буржуугийн гэр бүлийг нэмчихэж гэж бодов. Бартоломео чамд магадгүй тухгүй байна уу гэж асуув. Долорес надад уу гэж асуув. Бартоломео чи шинэ гэрээний фракцад харьяалагддаг үстэй гэгээ нөхөн минь. Долорес тийм ээ гэж хэлв. Бартоломео би хуучин гэрээний фракцийн санууртантай гүн гүнзгий харилцаатай байдаг. Энэ нь чиний надаас зайгаа бариад байгаа шалтгаан гэж бодохоор сэтгэл гонсгор байна. Би шинэ гэрээний фракцийн санууртнуудтай ч бас ойр дотн болохыг хүсэж байна. Шинэ гэрээний фракц миний хуучин гэрээний фракцтай тогтоосон харилцаа болон
бидний хуримтлуулсан хөрөнгийг хүнзэг бус, бузар муу, аимшигтай зүйл мэтээр үздэг. Тийм учраас бидний сайн үйлсийг хинч хүлээн зөвшөөрдөггүй. Энэ талаар дахин нэг бодож үзхийг чамаас хүсье. Их хэмжээний мөнгийг агуу үйлсийн төлөө ашиглах нь өөртөө утга учиртай зүйл биш гэж юу гэж хэлв. 7-оос их хэмжээний мөнгийг агуу үйлсийн төлөө ашиглах гинэ. Хүмүүс болон чөтгөрүүдийн хувьд үүс гэдэг үг өөр тодорхойлолттой байдаг болж таа гэж хэлв. Бартоломео юу гэж асуув. 7-оос чи буруутай. Үгүй ээ, тэрч биш. Чи чөтгөр дантажаантай хүчээ нэгтгэж үнчин хүүхдүүдийг өгөөш болгон ашигласан. Quo Vadisыг халдварлуулсан тэрхүү утгагүй чөлөөлөх системийг бий болгосон. Дотоод хагарал үүсгэхийн тулд тоо томшгүй олон тэрс үзэрчнүүд болон баж урсгалыг хяналттай байлгаж, шашны ариун Quo Vadis гүлгмийг бүрэн хяналттай авахар оролдож байна. Энэ бүхнийг сайн үүсгэж хэлж чадаж байгаа чинь чи бол чөтгөр учраас тэр. Бартоломео гэж чандаар хэлв. Бартоломео гэж аимшигтай нэх ба. 7-оос түүний инээд миний гавлын ясыг нэвчвшгэл болж байна гэж бодов. Чиний жинхэнэ дүр төрхийг мэдсээр байж энд ирсэн хүнээс чи айхгүй байна уу гэж асуухад Бартоломео айх гинэ. Мэдээж үгүй. Энэ дэлхий дээр намайг айлгаж чадах ганц ч хүн байхгүй гэж хэлээд. Бартоломео яагаад тэр авдар эвдэрчихсэн байгаа юм бэ гэж асуухад Бартоломео генетийн энэ их даралт чинь юу вэ гэж бодох мөчөд Викир чиний айх ёстой тэр хүн чинь яг энд байна. Бартоломео хүн ийм төрхийн аавра ялгаруулж чаддаг байх нэ. Түүнээс гадна түүнд чөтгөрийн цусны үнэр үнэстэж байна. Байж боломгүй юм. Чи нийслэлд үүмийн самуун тариад байгаа шүнийн анч нохоо юм уу гэж асуув. Викир би чамайг алхаар ирлээ бүржвэ. Гэр бүлийн тэргүүн Бартоломео эсвэл чамайг 6 дугаар бүлгэм гэж дуудах ёстой юу гэж хэлнэ. Түүнд лүү дайрах ба. Бартоломео "Ахоо, чи ийд ашиглаж чаддаг байх нэ" гэж хэлсэн дайралтыг хаасан байв. Викир би ч гэсэн үүнийг гаргууд эзэмшсэн. Тэрхүү ийдтэн дээр нь тавихад л ганг зүсэж чадах тийм хурц ийд юм. Гэвч энэ нь хэрэглэгчээ завхруулж үн цэнийх нь хариуд дарангуулагч болгон хувиргадаг. Энэ бол Баскервиллийн гэр бүлийн зэвсэг бөгөөд эдлэн газрын хамгийн гүн давхарт хадгалагдах ёстой зүйл. Домогт ийд базманг. Тэгвэл яагаад энэ ч төрийн гарт байгаа юм бэ хэмээн бодов. Бартоломео энэ хүн залуу байхдаа ирээдүйтэй тулаанч байсан юм. Баскервиллийн өмнөх овгийн тэргүүм түүний ур чадварыг биширч түүнийг шаваа болохыг хүсэн энэ элдийг биелгэсэн юм. Овгийн тэргүүн ийм хүн рүү өөрийн элдийг чиглүүлж байсан гэж бодохоор тэр үнэхээр азгүй хүн байж. Надад хэлээд өгөөч, жирийн нэг хүн. Бидний тухай буюу 10 элит бүлгмийн талаар хэрхэн мэдсэн бэ? Миний 4 нөхрийг чи яаж асныг мэдэхгүй ч чиний бардам зан яг энд дуусах болно гэж хэлэн дайрах ба. Бартоломео санаа зовлтгүй дээ. Би чиний цогцыг идэж, чиний гавлын ясыг бүрэн муудах хүртэл энэ сейфэнд хадгалах болно. Энэ бол маш том нэр төрийн хэрэг гэж хэлэн Викирийг нэвцүүд бөх ба. 7-оос шүнийн анч нохоо бич хаширв. Викир ямар өргөдөлтэй юм бэ бич хэлэх ба. Бартоломео юу биш гайхахад. Викир Баскервиллийн гэр бүлийн эрдэнсийг эзэмшиж байгаа мөртлөө элдийн ур чадвар чинь үнэхээр сул байгаа чи. Мөн чамд энэ элдийг бэлгэлсэн өмнөх овгийн тэргүү. Та хоёулаа үнэхээр өргөдөлтэй юм гэж хэлв. Викир Баскервиллийн гэр бүлийн эрдэнсийг эзэмшиж байгаа атлаа. Сэлмний эрдэм чинь ийм сул дорой байх гэж. Чи зүгээр л хоосон яриатай нэгэн байна. Чи надтай сэлэм зөрүүч чадахгүй. Зөвхөн хамгаалахад л хамаг хүчээ барж байна. Чи намайг зүгээр л хоосон яриатай гэж бодсон хэвээр байна уу гэж хэлэхэд. Бартоломео сэлэм огт хөдлөхгүй байна. Би таавраа юу? Энэ хүү сэлэмний мастер байсан гэж юу гэж бодон байхах ба. Викир бодсоор байна уу гэж хэлэн хүчтэй дайралт хийх ба. 7-оос шүнийн анч нохоо. Тэр данталантай тулдаж байснаасаа хамаагүй илүү хүчрхэг болчихсон байна. Түүнд юу тохиолдов вэ гэж байхав. Бартоломео чи тухайн мөчөд хөлөө ухрааж тэрхүү дайрагтыг тэсвэрлэж чадсан байж болох ч цаашид үргэлжлүүлэхэд чамд хэцүү байх шиг байна. Миний нөхдийг алж чадсан чинь зөвхөн цэвэр аз байгаагүй бололтой. Гэхдээ чи өөрийгөө аюулгүй байгаа гэж бодсон хэвээр байна уу? Энэ сейфийг дотроос нь нээх боломжгүй. Энэ нь зөвхөн тодорхой хугацаа өнгөрсний дараа л нээгдэнэ. Сейфний хаалга нээгдэх үед цэргүүд энэ сейф рүү агшин зуурт цутган орж ирэх бөгөөд би чамайг эзэн хааны гарын зоонд мэдээлэх болно. Бурхны ариун хүч гэж хэлэн хүчээ ашиглахад. 7-оос чи жинхэнэ төрхөө харуулсны дараа ард түмэн чинь чамд итэн гэж бодож байна уу гэж хэлэн үнний талыг ашиглав. Бартоломео чамд тэр зүйл байх гэж. Үгүй ээ, Куах. Үнэн төрх нь харагдах ба.
Бартоломео. Хүй. Чи миний бодож байснаас хамаагүй илүү бэлтгэлтэй байжээ. Шөнийн анч нохооноос ийм зүйл хүлээж байсан ч Quo Vadis-ийн гигэн дэг нь хүртэл үүнд оролцсон гэж юу? Ийм замбраагүй зүйл болно гэж бодсонгүй. Энэ маш сонирхолтой болжээ. Миний жинхэнэ төрх зүгээр л нэг хүмүүст харагдсан гэдэгт итгэж чадахгүй байна. Эдит цогцос Билиал. Аюулын зэрэглэл S+. Хэмжээ тодорхойгүй. Овдсон газар. Сүүрлийн хаалганы гүнд могойн умаа өрөөр. 6 дур бүлэм гэдэг. Хүмүүсийн төрөлхийн дайсан бөгөөд халдашгүй мөнгө хөгшгүй 10 гамшигын нэг юм. Эвтний шидтний эзэн улсын мөксөн хэлээр Билиал гэдэг нэр нь үн сэнгүй гэсэн утгатай. Бөөс таны бие болон агуулгад шүүлдэх болно. Долоороос артаан зооснод. Тэр бол буржуа гэр бүлийн тэргүүний жинхэнэ төрх байна. Бартоломео Арплот чөтгөр рүү цөвлөрч байна. Шөнийн анч нохоон өчрүүлсэн шарах эдгэж байна уу гэж гайхах ба. Билиал плутократаар удирдуулсан ертөнцид мөнгө бол хүч юм. Энэ сэйфэн дэх бүх баялаг бол миний амь нас хүч чадал. Миний баялаг үн цэнэ хадгалсаар байгаа цагт би үхэж чадахгүй бөгөөд миний хүч хязгааргүй нэмэгдэж чадна гэж хэлв. Викир гигэнт нэ айх шаардлага байхгүй. Чи сүрэг бүхний даван туулж данталааны төсөөллийн ертөнцид ирсэн. Айдас мэдрэхгүй тулд чи өөртөө итгэх хэрэгтэй. Мөн чи тэр хүч нэмэгдүүлэгчийг дахин хийж чадах уу гэж асуув. Долоороос шөнийн анч нохоотой сэтгэл зүрхээр нэгдэх. Тэр явдлаас хойш би өөрөө үүнийг хийхийг оролдсон боловч бүтээгүй. Би үүнийг хийж чадах болов. Тэр ганцаараа чөтгөрүүлэхдээ ширүүн тулалдаж байна. Би түүнийг дахин ганцааранган тулалдуулж болохгүй. Үгүй ээ, би өөртөө дангаргалсан. Шөнийн анч нохоог дахин ганцааранган тулалдуулахгүй гэж. Би чадах зүйлээ хийх болно гэж бодов. Би оровдоод үзье гэж хэлээд. Тарин унших ба. Хүн бурхан бол бат бүх цаг цаас бөгөөд тэрээр биднийг агуу хүнд хэцүү байдлаас аврах бамбай сэлэн болдог. Хэрв би зөвхөн өөрийн хүч чадалд найбал бүтлгүүтэх болно. Миний оронд хүчрхэг нэгэн тулалдах болтугай. Тэр хэн байх вэ? Энэ ариун нэр бол. Нэр нь бол уучлаарай. Хэрв чи надад жинхэнэ нэрээ хэлбэл энэ хүч нэмэгдүүлэгч ажиллах болно гэж би бодож байна. Шөнийн анч нохоо. Миний нэр үү? Би чамд нэрээ хэлж чадахгүй гэж хэлж дусаагүй байхтана. Билиал түнлүү гинт дайрах ба. Викир тэр хэдийнэ эдгэрчгэж гэж бодохтой зэрэгцээд маш хүчтэй цохиулав. Долоороос шөнийн анч нохоо бич хашгирах ба. Билиал үхэж үз гигэн дэгнэ гэж хэлэн яг алдгийн даваан дээр. Яг тэр мөчөд Декаравиа уулзсангүй утлаа шүү Билиал гэж хэлэн хамгаалтын хан босгов. Билиал чи чин Декаравиа чи бидний хаалгыг нэг агуу даатгурыг мартчихаа юу? Чи биднээс урууж тэр өчүүхэн гүний талд орчихсон юм уу? гэж байхан асуухад. Декаравиа урууха. Тэр чин буруу үг байна. Би анханасаа хэнийч тал байгаагүй. Гэхдээ одоо би энэ хүнтэй гэрээ байгуулсан. Миний хийх ажил гэрээлэгчийн маань хэлэгцээнээс хамаарч өөрчлөгддөг. Дараагийн 1000 жилийн турш би хөөрхөн хүүхнүүдийн өөрөөр хэлбэл бүх хүмүүсийн бамбай байх болно гэж хэлв. Билиал залчин муу харах. Чи өөрийнхнийгөө уур хилэн тэсвэрлэж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Сүүрлийн хаалганаас гарах тэрхүү эцэс төгсгөлгүй уур хилэнг чи давж гарч чадах эсхийг би асууж байна гэж уурлахад. Декаравиа тэр цаг ирэхэд бодож үзье. 10 элит бүлгмийн хүч суларч байгаа болохоор чи харин энд хүчтэй дүр эсгэж байх шиг байна. Шилэн хүзүүч нь жирс гэд байгаад мэдрэхгүй байна уу гэж хэлэхэд. Билиас юу гэж гайхах мөчөд Викир араасанд асар хурдан дайрагт хийх ба. Викир толгоог нь тасдахыг төлөвлөж байсан юмсан. Тэр дайрагт хитрхий гүйхэн байж. Миний дайрагтаар дотор гихтнүүд чинь дийлбэрч үхэх ёстой байсан юм. Чи яаж гэж асуухад Билиал ойлголоо. Тэгэхээр чи жирийн нэгэн хүн биш байх нэ. Долоорос уучлаарай. Намайг аварсанд баярлалаа. Гэхдээ би явж түүнд туслах хэрэгтэй байна. Энэ бамбайн шидийг цолож өгч болох уу гэж асуухад. Декаравиа уучлаарай. Гэхдээ намайг чамайг хамгаал гэж тушаасан. Өөрөөр хэлбэл би тэр тушаалаас гадна би өөрийн дураар хөдөлж чадахгүй гэж хэлв. Долоорос юу гэсэн үг вэ? Түр хүлээгээрэй. Энэ хачирхалтай бамбаагаас шөнийн анч нохоо маана мэдрэлдэж байна. Миний аюулгүй байдгийн төлөө. Шөнийн анч нохоо гэж бодох ба энэ үед Викир. Билиал хоёр ширүүн тулдаж байх ба элдийн мастрын дунд шатанд хүрч дээд хязгаарыг давсан би хүртэл ингээд тэнцэж байна гэж бодохоор миний тулдаж байсан бүх элит бүлэрмүүдээс Билиал хамгийн хатуу самар юм.
намайг дайрах тусам Белиал илүү их баялагийг шингээж улам хүчрхэлжиж байна. Энэ сефэн доторх автны хэмжээч огт багассан шинжгүй харагдана. Энэ тулаан удаан үргэлжлэх тусам нөхцөл байдал надад улам ашиггүй болно. Үүнийг хурдан дуусгах хэрэгтэй. Гэвч элдний булшны оршуулгын газрын Кане Корсо Ле Баскервихтэй харьцуулахад Белиалыг гарцаагүй хэлж чадна. Би зүгээр л үүнийг баг зэрэг удаан төсвөрлөх хэрэгтэй. Цаг хугацаа миний талд байна гэж бодов. Доллароос энэ газрыг дүүргэсэн чөтгөрүүдийг үл харгалзан бүү байранда бат зогс үнэн ялах болно. Үнэн мөнхөд оршиж энэ газар нутаг үрд мөнх байх болно. Бурхны ариун хүчний гал хана гэж тарим унших ба. Белиал: юу? Миний Бурхны ариун хүчний шид намайг зогсоож чадна гэж үнэхээр бодоо юу? Энэ бүтэмшгүй зүйл гэгэн бүсгүй минь гэж хэлв. Доллароос: Бурхны ариун хүчний гал хана нурчглаа гэж юу? Гэвч би бууж өгч чадахгүй. Энэ газрыг дүүргэсэн чөтгөрүүдийг үл харганцсан. Бүү байранда бат зогс. Үнэн ялах болно гэж үргэлжлүүлэх ба. Белиал: чи ядаргаатай гिचий чинь. Хэрв чи төрөөж өгөхийг хүсэж байгаа бол би хүслийг чинь биелүүлж өгье гэж хэлнэ. Дайрах гэж оролдоход Викер ардм гараад. Викер: чиний өсөлдөгч бол би Белиал гэж хэлнэ. Дайрах гэж байхад. Белиал автыг өдөртөн Викерийг хүлж авах ба. Белиал: чи үүнийг харж байна уу гэгэн бүсгүй минь. Энд байгаа чиний жигшин зэвүүцэж, бузар гэж үздэг тэр баялагч нь энэ байна. Шөнийн анч нохой болно. Чиний тэр гайхавтай Бурхны ариун хүчний шидж үүний эсрэг хүчин мөхөсдөж байна. Хүний шунлаар бүтсэн тэрхүү бузар баялагийг хүлээн зөвшөөрөөгүй өдрүүддээ харамсаж, хүмхээрээ тасчууж өгцгэй гэж хэлнэ. Белиал алтан дайралтаар дайрах ба. Викер урдуур нь орно, түүнийг хамгаалав. Доллароос шөнийн анч нохой. Тэр намайг хамгаалж байгаад дахиад бэртчлээ гэж бодох ба. Викер алтан дайралтыг устгах ба Доллароос: би хурдан эдхийг шийд хийх хэрэгтэй байна гэж хэлэн эмчлэх гэж оролдоход Викер хамгаалтын хан босгох ба Доллароос: яагаад хамгаалтын бүрхүүл дахиад гараад ирв? Шүний анч нохой, би чамд туслая. Хамгаалтын бүрхүүлээ буулгоно. Дикаравя: би өмнөхөөсөө илүү өтгөн ман шингээс. Чи дахиж тэгж амархан хэмхэхгүй гэж хэлэх ба. Викер: гигэнтэн чи зүгээр л тэндэ байж бай. Аюултай гэж хэлэн пулдахаар дайрав. Викер Белиад хоёр ширүүн тулдах ба Белиад үнэндээ Викерийг илүүрхэж бай. Тэр маш хүчтэй цохилтод үртэн газар унах ба. Доллароос: өөрийнхөө ийм арчаагүйд би өөрийгөө маш их үзэн ядаж байна. Бурханд итгэх миний цэвэр итгэл, шодров ёс, ач холбогдол, мөн нэгүсэл тэгш ирэх. Төгс сайн сайхнаас үүдэлтэй миний Бурхны ариун хүч, эцэс төгсгөлгүй шунлаас бий болсон хөрөнгөтний хүчийг ашигладаг чөтгөрийн дэргэд үнэхээр үр үүдэлтэй юм. Данталианы эсрэг тулаанд би хязгаараа давж сэрсэн гэж итгэж байсан. Тийм учраас би энэ удаа өөр байна байх гэж утсан юм. Би чөтгөрийн дэргэд итгэлтэй зогсож өөрийн хүчээр шүний анч нохойд тусалж чадна гэж утсан. Битэл би түүнд зүгээр л нэг дарамт болж байна. Би хүссэн ч түүнд тусалж чадахгүй. Би өөрийнхөө энэ өргөдөгтэй хүчийг үзэн ядаж байна гэж бодон өөлж байх ба. Энэ үед Викер Белиадын гарыг тасдан дайрах ба Белиадын гар асар хурдан нөхөн түлчин Викерийг маш хүчтэй цохив. Викер: хараал ид. Би мангаа боцсноос илүү хурдан засцуулж байна. Сул авраг тасралтгүй идэвхжүүлэх нь. Дикаравягаас болж маш их манаа засцуулснаас гадна надад хүн дээр тусч байна. Василискийн нөхөн түлжих хурдч бас аажмаар буурч байна. Амсан хугацаа хүртэл тэсхийг мартах хэрэгтэй. Хэрв би Белиалд шийдвэрлэх цохилт өгч чадахгүй бол бүх зүйл талаар уузна. Би өөрт байгаа манныхаа сүүрчийн туслыг хүртэж авахж энэ сүүрчийн техникийг ашиглах хэрэгтэй байна. Энэ тус болох болов. Би энэ техникийг хараахан төгс болгож амжаагүй байгаа гэж бодох ба. Доллароос араас нь ариун хүч өгөх ба. Викер Доллароос руу харав. Доллароос: би ч бас тулдахаа шийдлээ. Шүний анч нохой. Намайг хамгааж байгаад чиний бэртхийг би дахиж харж твчихгүй нэ гэж хэлэх ба. Викер чи халавтай зүйл хийсэн. Чи өөрийгөө хүчлэх хэрэггүй гэж хэлтэл. Доллароос намайг сул дорой арчаагүй болохоор би саад болж байна гэж чи бодож байна уу гэж асуухад Викер юм хэлсэнгүй. Викер дотроо тэнэг юм. Тэр өөрийн амь насанд аюултай тулаанд оролцохын ашиг тус сул талыг хизээж бодож байгаагүй. Гэтэл би энд тэнэг юм шиг өөрийнхөө боломжийг хүлээж суун. Надад тулгуурсан бүх зүйлийг даван туулахаас өөр сонговт байгаагүй. Үүнд гэгэн охиныг хамгаалах явдалч бас багтана гэж бодох ба. Викер: мэдээж үгүй. Чи надтай хамт сэрсэн болохоор чи бол үн цэнтэй хамтрагч. Би чамайг юу ч болсон хамгаалах ёстой гэж хэлв.
Долорес баг байхдаа Папламыг тэрэн өөлж байснаа санав. Долорес, Паплам, юу болов вэ Долорес гэж асуухад Долорес би хар дарлаа. Миний зүүдэнд нэгэн агуу муу хүч бүх дэлхийг залгиж хүн бүр зовлон шанал түүжигдсэн байсан. Хэрв энэ биелсээ олвол би яах ёстой вэ? Миний бурхны ариун хүч хүн бүрийг зовлон зүдгүүрээс аврахад дэндүү сул дорой вэ. Паплам. Өө миний хөөрхөн, ээлдэг Долорес. Чи зүүдэндээ бусдад тусалж чадахгүй байх вэ гэж айсандаа сэтгэлээр унсан гэргүү. Чи одоо сул дорой байж болно. Гэхдээ бурхны ариун хүч нь бурханд болон өөртөө итгэгчний итгэлээс урган гард юм. Үүнийг өөр хинч чамд хийлгэж чадахгүй. Тийм учраас заримдаа ганцаардмал өвдөлттэй байж болно. Гэвч нэг өдөр тэр итгэгч нь бусдад итгэгчний жинхэнэ итгэл үнэмшигтэй тулгарх үед тэр замаар чамтай хамт асгах, хамтрагчтайгаа уулзах үед чиний хүч, чиний төсөөлж чадахгүй өндөр түвшинд хүрэх болмаа гэж хуучнаад урсах ба. Билиал одоо яриагаа зогсоо гэж хашгираад хүчтэй алтан гэрэл хуримтруулах ба. Билиал чи үүнийг харж байна уу? Энэ эцэс төгсгөлгүй алтан давлгааг. Чиний өргөдөлтөй хүч үүний урсгалын эсрэг дахиж зогсож чадахгүй. Долорес лүүн бурхан хүчтэй. Лүүн бол биднийг асар их тамшигаас аврахаар бууж ирдэг бамбай бөгөөд зэвсэг юм. Хэрв би зөвхөн өөрийн хүчинд найдвал үргэлж ядагдах болно. Би түүний үүрч яваа ачааг хуваалцаж түүний найдаж болох хүн болмоор. Хүчрхэг генерал надтай хамт тулалдаж байна. Хэрв чи надад итгэж байгаа бол шөнийн анч нохой. Тэгэд чи намайг зүгээр нэг хамгаалах ёстой хүн биш. Өөрийн жинхэнэ холбоотон гэж бодож байвал тэгвэл надад нэрээ хэлээч. Энэ генералын ариун нэр юу вэ гэж асуухад Викир Ван гэж хэлв. Энэ бол Ван гэж хэлв. Тодорхой шийдвэл Викир нэрээ хэлээгүй. Нэрийнхээ зөвхөн овгоо хэлсэн гэсэн үг шүү. Ийхүү энэ хэсэг дуустдаг. Энэ удаагийн Pathfinder инхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.